Хэрлэн дэлгэцээ үзэн суугаа эрхэм хүндтэй үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Сайхан зогсож байна уу? Бид хэрлэн дэлгэцийнхээ бас нэгэн шин дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Илвэг амьдрал чармайлгаас ирдэг, эйтэй амьдрал сэтгэлээс ирдэг гэдэгчлэн энэ дугаардаа бид та бүхэндээ олон түмнийхээ дунд үйл ойдлороо цолгорж яваа нэгэн малчин бүсгүйг танилцуулахыг зорилоо. Дараа Хөлбөмбөр хотын шинэ бараг зүүн хошууны Ганжуур сумны хөхөндөр гачаагаар нутагтай малчин бүсгүй Эрдэнэ цэцэг болно. Одоо та бүхэн манай нэвтрүүлгийн нарийн уулагт анхаарлаа хандуулаарай. Ганжуур сумны хөхөндөр гацааны малчин соёлынд өнөөдөр хөл хөгжөнөөр дүүрч хүмүүс цэвэр тэмцгэр тохилог өрөөнүүдээр нь орон гарan сүлжилтнэ. Соёлын гэргийн Эрдэнэ цэцгийн ойдол гар урлын бүтээгдэхүүн нь олонний таашаалд хүрч тэрээр өнөөдөр үн төлбөргүйгээр ур мөрөгжлэн дур багтай хүмүүсүүдэд зааж хуваалцахаар бийгэсэн халуун сургаар айл саахалд зэрэгэлдээ гацаа хол ойрын ойдлын дур багтад хүрэлцэн ирсэн нь энэ билээ. Эрдэнэ цэцэг 2014 оноос ажлынхаа чөлөө заваар бүсний өөдсөөр амьдралын жижиг хэрэгслүүдийг ойж эхэлснээс аваад нэг жилд бараг 50-аад талбаг, 70-аад чирүүл шахаа, машины суудал, ханзаны дэвсгэр, сандлын дэвсгэр зэрэг ойж WeChat, TikTok зэрэг шинэ мэдээж утлуураар хуваалцснаас нэг жилд 3 түм гарай төгрөгийн орлогыг үүддэг байна. Эрдэнэ цэцгийн ойдлын бүтээгдэхүүн нь малжих дөрвөн хушуунда борлуулах сайтыгаар барахгүй шилийн гол ашаа зэрэг газар орноорч захиалга ирдэг юм байна. За тэгээд Эрдэнэ цэцэг өөрөө одоо их багасаа л их гар уурлалд одоо юм оёх дуртай хүн юм байна да гэж таны ойлгож байна. Тэгээд яг өөрөө ингээд ботын одоо аль оноос эхэлж ийм одоо гоё дэвсгэр олгох талуу ойж эхэлсэн хүн байна. Багасаа ойдол дуртай. Тэгээд яг өнний ойж эхлэн бол 17 онд ойж эхэлжээ. 17 оноос ойж эхэлжээ. Миний ойдлын анхны багш бол миний өөз. Тийм байна. Миний ойдлын анхны хянагч бол миний нөхөр. Тийм байна. Тэгээд миний ойдол болгоны анх эхэлж аяхад миний ханаад хүрэхгүй штэ. Тэгэхээр миний нөхөр болно гоё гэж хэлээд зоригжуулаад тэрнээ хасаа одоо би бүр улам нэрлэх лавтун ойдог болцсон. Тийм байна. За тэгээд ер нь одоо ийм харахад их амархан шиг боловч энэ ойдлог гэдэг бол бас ер нь уран хүний ингэж хэлдэг шүү дээ. Санаа уран бол хайч уран гинэ, хайч уран бол гар уран гэж хэлдэг шүү дээ. Ер нь бас их маш урлаг юмртай бас их нямба хийх хэрэгтэй шүү. Таны энэ ойдлын энэ шиг үнцэг энэ төр маш сайхан гаргаж байна шүү дээ. Тэгээд энэ бол одоо бүр одоо өөрөө дуртай болохоор багасаа ээжээсээ сурсан юм байна да тийм. Багаага өөжөөгөө хороо. Анх эхэлж жаахан байхад бид нь 6-7 яхад одоо өөрөө пүүжэ үрсгэлэх үсэ да. Тэр нөгөө л эхэлж одоо мөн бүр биднээсээр хайшлуулаад тэгэхээр бид нь өөхтөө ойж өөхтөө наадаг. Тэгээд барыг анх эхэлж юм зөө хурууш барьж эхэлж хуржээ. Тэгээд анх одоо бас яагаад ингэж ийм суудаг ийм дэвсгэр гинэ энэ юмуудын оёх санаа хаанаас гарсан байна? Би ханжаа одоо би өөрөө гэринго дөөлөв өөрөө бүр оёхсон. Одоо тэг үлдэн өөдөгөө тий дөөлөд хоргоо өөдсөн нэг юм болгоё одоо юу хийвэл таарна гэд тэгээд одоо анх бидний жоохон байхад өмнө тэр ба тийм ба одоо тэр үед хүрлцэхгүй юм чинь да жоохон бүр юм болгоод зүйгээд очидаг. Тэгээд одоо бидний үедэр хүрээж ирэхэд хүрлцөөтэй болоос одоо өөрийн нэг юм ямар шимгээд юм болгоод авчил бүр гоё гэж ханаад л одоо өөрөө анх гэж зарж одоо хоргоо торгоё гэж эхэлж ойжээ. Эрдэнэ цэцэг хархан багасаа үйл ойдолд багтаа байж 19 наснаасаа ээжээ дагаж бүсний өөдсөөр бүүж ойж эхэлснээ санаж ойдлын баханд худалсан анхны багш ээж минь билээ гэж дуртхан ярина. Эрдэнэ цэцэг 1998 онд харган халын соёлын гэргээ болж амьдралын замаа эхлүүлсэн чагаасаа нөхөр соёлтойгоо хоёул халуун хүйтнийг тэнцүүлэн хатуу бэрхийг өнгөрүүлж ирсэн ч хайр зүтгэл хоёроо хүч хамтдахын чармааж одоо болоход хоёр охинтойгоо дөрвөлээ сэтгэл тэньюхэн амьдарч байна. Ханийн түшигтээ Эрдэнэ цэцэг нөхрийнхээ зөргижүүлэлдоор нэн урамшин урлаж суудгаа. Ойдол урлын замд нь ээж нь анхны багш нь байсан бол нөхөр соёл нь харин хянагч нь болж иржээ. Танад ирэхэд цаанаасаа нэг л ондоо их орчин тойрон гадуур
хог новшиж байхгүй цэв цөвөрхөн тэгээд л их л ыйтайхан тэг их сайхан хүнд их тийм нэг одоо энерги гэж ярьдаг дуртай болсон байна шүү дээ. Их тийм нэг зөв энерги өгсөн сайхан айл байна гэж бодлаа. Өнөөдөр ингээд танай бүсгүй өөрөө бас гацааны эмэгтэйчүүдэн цуглуулад өөрөө ийм ойдын байна тийм аа. Тэгээд одоо ноёсон юмнуудаа бас ингээд сайн дураас гацааны эмэгтэйчүүдэн зааж өгье гэдээ олон хүн цуглуулсан байна. Ер нь та ингээд ердөө ингээд бүсгийдээ хэр их дэм болдгоо, дэмжлэг болдгоо би олон юм олж харлаа. Өөрөө ойдлыг гэртээ юм байна, цагаан хідэнэ гэртээ юм байна. Энэ талаараа ингээд ярихгүй юу? Тийм, манай хүн өөрөө одоо багт ш та тэр юм да. Тэгэхээр би одоо нэгэд өмсөх яах одоо тэгээд байн одоо нөгөө сан чигэмжин авна. Манай хүн зөдөд одоо байлаа. Тэгээд харин бас тасгаа бүр ойдлыг өргөд гаргаад өгсөн байна шүү дээ. Тэгээд юм өгөрөө барихтаа бас тасгаа тийм өгөр гаргаж өгсөн байна шүү дээ. Тийм байна харин. Урд бас нэг цагаан эдэнийг өргөд байна. Тэгээд тэр нь өрөнцөг өөрөө над ийм гөр би нэг ийм гөртэй болмоор байна гэсэн юм уу? Тий. Үнэхээр бас нэг юу ч хэлхий одоо бүсгүй хүн бол одоо төрийн хагас толгуур гэж хэлдэг. Гэхдээ бүсгүй хүний үйл ажиллагааны арга эрдэнийн одоо хамт амьдарч байгаа хүн дэмжинэ гэдэг бол бас их чухал шүү дээ. Тэгээ энэ талаар над соёлын үйл ажиллагаа бас их таашаадлаа. Тэгээд бүсгийгөө юу ч үнэлнэ үү? Ердөө бас ингээд өөрийн одоо өдөр тутмын амьдралдаа ч гэсэн зүгээр сууж чаддаггүй хүн байх таа гэж би бодож байна. Тий. Одоо манай бүсгүй бол одоо нэг ажилд боргож байгаа. Бид хорны айл болгоход манай амьдрал өнөөдөр нэг хөсөг хөшөр сагарнд байжээ. Тий. Тэгээд одоо хойлон одоо шармаад хийгээд манай хүн өөрөө тиймд дурсалтай ямар ч нэг хийе гэсэн тийм үү. Тэгээд одоо нөө завтулаа гараавал одоо манай цагаан идэх орлого ханаатай тэгээд нэг юм бүлдээд байж байгаа. Тийм байна. Харин тий. Та хоёр ингээд анх айл тасгаал одоо юм эцгийнхээ голомтоос хойлон гарч ирэхдээ хэр харин мал хартай байсан ба. Тэр үеэ өргөцүүлж бодвол. Тэр энэ чинь одоо юм манай аав одоо бидний баг байхад манай аав 40 хүнтэй 50 цаг орсондоо буй мотив болсон байж. Тэгээд одоо мал дээр би одоо хамгаан анх сургуулаа буугаад. Тэгээд одоо мал дээр байдаг. Тэгээд манай өөч одоо бид тэр айл ангал болны хөлөөр одоо мөнхөө өөрийгөө өнсөө өөрөө хувааж аваарэ гэж гарц яваарэ гэдэг. Тэгээд би одоо манай ахва сургуульд байна, баг дүү сургуульд байна. Тэгээд би аваа буй мотив. Тэгээд би одоо аавын хонь сүргэн дотроо мохор ямааг нь би авъя гэж өөжтэй хэлсэн шүү дээ. Тэгээд хоронгодон мохор ямаа байгаа. Тэгээд хоронгодон мохор ямаатай Хайлан гарт. нэг 4 5 хүүхдийг тохоор айл болж байгаа. Тийм. Тэгээ одоо ингээд өцгөд тийм одоо энэ чинь хоёлаа бас ингээд 20 жил 20 жил амьдарч байгаа юм байна тийм ээ. Тэгээ 25 жил болтлоо ингээд өнөө чи ийм өнөр өтгөн ийм сайхан айл болсон байна. Та хоёрын ингээд чарам алгаас бол үнэхээр салахгүй шүү дээ. Салж чадахгүй. Тэгээ бас хоёр сайхан үртэй юм байна тийм ээ. Хүүхэн тань өр Монголын их сургуульд суралж байна гэсэн тийм ээ. Тийм. За хэдгээр анги дэд их дөрөв болж байна шүү дээ. За өр Монголын их сургуульд баг хүүхэн тань хаана байдаг? Баг хүүхэн Хатын тамирын сургууль. Тамирын сургууль байж байгаа юм тийм ээ. За тий. Их л их сайхан тийм нэг зөв өнөрхтэй сайхан айл байна гэж санагдаж байна. Надад бол үнэхээр өнөөдөр бас олон хүн ирсэн байна тийм ээ. Олон хүмүүсүүд ирээд ингээд бас одоо таны сайхан үйл ажиллагааг суралцъя. Бас ингээд энэ их ойсон юмнуудаа ингээд WeChat тавчин гэнэ TikTok-оор ингээд гадагш нь борлуулж ийн гэж хэлж байна шүү дээ. Ер нь бас захиалга олон ирдэг байх та. Тий, захиалга ер нь манай гоноо одоо гадны аймагаас ер нь шилэн гол алгасаа ордос зөгöd бай ер нь. Манай хүмүүрээ ганцаараа хийх чинь одоо амжгүй тань хүний бүтээлөдөг шин цулоо заваараа гэдэг. Урмаар тэтгдэг аав уран ойдолтой ээж хоёрынхаа дулумдлаг дор соёл эрдэнцхийн хоёр охин нь чум орны шилдэх тамирчин болж их охин нь өвөр Монголын их сургуульд орж 2 жил цэргийн алав хааж ирээд одоо дээд дөрөвд суралцж байна. Мөнч орны 3 сантай сурагчаар 3 жил сонгогдсон гинэ. Баг охин нь ч хотын тамирын сургууль суралцж орны боксийн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа ажээ. Эрдэнэ цэцгийн ойсон гоёд хийцтэй ойдлын бүтөөгдөн нь захиалга оширсонд ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж бодсон тэрээр
өөрөө хэдий ариун мэрэгжилтэй ч ганц хүний чадал гэж хязгаартай, харин олон дур багтай хүмүүсийг дайчлан хүчөө хамтгаж оёдлын үйлс улам хөгжүүлэе гэж санаачилсныг сум гацааны эмэгтэйчүүдийн холбоо турлаас хүндэтгэн үзэж дэмжсэн юм а. Манай ганжуур сан болохоор одоо эмэгтэйцүүлийн адлын үйлс босгох тэгвэл өөрийн хүчээрээ дэгжрэх энэ талд бол одоо их хүндэтгэн үздэг. Гол сэдвийн тойронд бол одоо өнөөдрийн гар урлалын боловсролын ангиа эрхэлж байгаа. Тэгээд одоо эмэгтэйцүүл бол төрийн хагас толгуур гэр бүлдээ бас өөрийн гэсэн одоо хувь нэмрээ үзүүлдэг. Өөрийнхөө одоо энэ гар урлал дуртай хүмүүсийн бол одоо зохион байгуулад энэ нэг хөдөлгөөнөөр дамжаад одоо өөрийн гэсэн одоо мэрэгжлэн илрүүлэх тэгвэл одоо гэр бүлч гэсэн одоо гачаа самдаач гэсэн одоо хошуу нутгаар нь одоо өөрийн улс орондоо бол одоо өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлэх нөгөөднөөс бол одоо тус удааны хөдөлгөөний бол одоо их идэвхэлэн дэмжиж байгаа юм аа. Энэ хөхөндөр гачааны эмэгтэйцүүлийн холбоо турлага тэргүүлэгч Наран Туяа бол одоо тус удааны хөдөлгөөний бол одоо горлон эрхэлж байна. Тэгэд Наран Туяаны хувьд бол одоо манай одоо 3 удааны хугацааны одоо эмэгтэйцүүлийн холбоо турлын тэргүүлэгчийн ажлыг бол одоо үргэлж ин тэгээд ажил үргэлж байгаа хугацаанд бол одоо эмэгтэйцүүлийн ажил боловсролын талаар, соёл сургаан хүмүүжлийн талаар одоо олон хүмүүжил ийм одоо ажлын чадварыг дөслүүлэх талаар боловсролын ариун эрхэлж явдаг. Тэгээд өнөөдрийн энэ одоо хөдөлгөөний бол гол одоо багш бол манай хөхөндөр гачааны өөрийн одоо угал ард эрдэнэ цэцэг бол одоо энэ эмэгтэйцүүлийн бол одоо гар урлалын мэрэгжлээ бол өөрийн сайн дураасаа гээд үн төлөвлөгөөр одоо зааж өгье гэж одоо игээд өөрийнхөө гачааны хүмсүүлээр голсон тэгвэл одоо хөрс зэрэгэлд одоо гачааны бол одоо хүмсүүл одоо сайн дурын хүмсүүл үгээд оролцоод хариад хүмсүүлээр одоо бүрэлдсэн боловсролын анги бол одоо өнөөдөр эрхэлж байгаа. Та тэгвэл эмэгтэйчүүдийн холбоо турлын эрхлэгч болсны хувьд бол одоо уулын гачаанда иймэрхүү боловсролын ангийн хөдөлгөөн эрхэлж гисэн үү? Эрхэлж гисэн. Уртадаа болохоор одоо ишхий ширмлийн анги юм уу? Эсвэл Монголд бол аяхан тэр явал бид бас манай гачаанд бас Монголд бол сайхан ойд өгч байна. Тэгээд тэрнийгээ бид нөр 3 сарын 8-ны тохиолдолд мэрэгжлийн зааж өгсөн. Одоо зарим нь бол оёж чадна өсгөд ирэхгүй байдаг шүү дээ. Тэгээд одоо өсгөөд оёж чадах юм бол бас нэг бүрэмсэн болоо гарч ирсэн. Тэгвэл өнөөдрийн боловсролын ангид бол маш олон хүмүүсүүд ирлээ. Тэгээд таавал сэтгэл ямар шиг байна? Баяртай байна, гоё байна. Ягаад гэхээр өнөөдөр манай боловсролд манай гачааны одоо өндөр насны 82 наснаас эхлээд одоо хамгийн бага нь болохоор энэ чинь одоо 32 3-тай хүмүүсүүд ирсэн байна. Тэгээд ийм олон өөжнөр бас өнөөдрийн хөдөлгөөний мэд өмжөөд нэг сайхан бас мэрэгжлээс сурна гэж хурж ирсэнд миний хувьд бол одоо эмэгтэйчүүдийн эрхлэгч болсны хувьд сэтгэл маш өндөр байна. Өнөөдрийн хөдөлгөөн нь оёдлын дур багтад өөр өөрийнхөө оёдлын машинаа авч ирэн нэг хүн нэг чирүүл шахаг бүрэн ойж дуусгхийн дагуу суралцсан эзэмших уулгатай юм билээ. Эрдэнэ цэцгийн нэг өдөр өглөөний 4 цаг хагасаас эхэлж гэр зуурын ажлаа амжуулахын завсраар оёдлоо тасралтгүй ойж суудгаа. Үйл оёдол хийдэг бол оёдлчны уруухан тэсвэр төвчээрийг шалгадаг. Харин эрдэнэ цэцэг бол яаж ядарсан ч сайхан бүтээл гартгал юм бол нэг оёдол нэг хатгал хийж жаргалтай юм гэж боддгийн нэг нь билээ. Тэгэхээр одоо өнөөдөр бас ингээд гацааны эмэгтэйчүүдэн чухалуулаа тийм ээ олон ч хүн ирсэн байна. Тэгээд бас энэ өөрийн одоо мэддэг бас эднүстэн заай уламжилээ тийм ээ. Нөгөө талаар бас ингээд ганцаараа ингээд захиалга ариун болохоор чинь бас захдахгүй байгаа юм тийм ээ. Тэгээ энэ талаар ярил өнөөдрийн энэ хөдөлгөөний юу гэж бодоод хийсэн байна? Өнөөдрийн хөдөлгөөний гол зорилго бол одоо би ханцаа ганц хүн ганцаараа хийгээд одоо хүшин хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр хамтаараа хий. Би одоо өнөө хорог дуртай бол одоо наажираад хураа тэгээд бид бүгдүүлэн хамтдаа одоо эмэгтэйчүүд бүгдүүлэн оёдлол дурт бахтыг болсон шүү дээ. Одоо хүн хүний дур бах адилгүй юм чинь да. Дур бахтыгээд бүгдүүлэн цуглаад одоо хамтдаа гээд нэг өдөр гаргаад тэгээд ойход бидний гар халав нилээ юм гарах байхаа. Тэгэхээр бид нь одоо өннийгөө цааш нь борлуулдаг юм уу? Наазах нь өөрийн гэртээ хөргөлөх юм уу? Айдаг юм уу? Бүр боломжтой. Тэгээд одоо ийм гол зорилгоо ийгэж хийцээ. Би ганцаараа шатаад мөдөд болохгүй. Өөрийн нэг жаахан мөдөх шатхаа олондоо одоо уламжилж үе бүгдүүлэн хуваалцъя. Тийм л бодлоор. Харин их сайхан санаа байна. Тэгээд бас ингээд олон хүмүүсүүд бас их хөрөөлөд ирсэн байна тийм ба. Олон хүмүүсүүд ирсэн байна. Залуу бэрээд ариун байж. Тэгээд энэ талаар чамд юу санагдаж байна? Энэ талаар бол манай гацаа угаагаа бүр бүлхэмдэлтэй. Одоо нэгээ заавал хавсарн дэмжин. Тэгээд одоо би энэ гацаанд бүр болж ирээд 25 жилийн өрийг үсчин. Тэгээд одоо олон одоо гацааныгаа үлдээ халуун дэмжилгээ их хүртэ
тэгэхээр би бүр гачааныгаа хүмүүстэй баярлж явдаг хэсэд сэтгэл дүүрэн. Бид хоёр одоо амьдрал дундаава ямар ч хүчрийг бүр үзээ туулаа. Гэхэд одоо олны дэмжлэгээр бүр урам зориг ороод улам л одоо шармай энэ одоо амжилт гаргаагүй дараа удаа шармай гэж одоо тийм л заригтыг шармайдаг боллоо. Би нэг удаасхаа нэг өөрийн жаахан хүсээ өргөё гэж одоо тийм л бодлоор гол зарилгаар одоо ингэж хийж. Тэгээд энэ чинь ингээд бас ингээд задлаад ингээд юм угааж шилээж болдог юм болоо. Энийг задлаад угааж болно. Энэ бүр игээд халахад үхэм амархнаар хийгээ. Яа одоо өнөө дэлгүүрдэр зах дэлгүүрдэр худалдаж байгаатай адилхан дөхөмхөн халгаад аваад угаачих. Угаагаад өргөд нэг өл үрдэх юм бол тэрл шүнхэ өндөө орчихно. 2 жил болон 3 жил болон ч нэг 2 жил зарддаг юм биш. Олон жилээр игээд байхад энэ хоргоо торго өнгө алдахгүй. Хөзөдлөө нь янзаараа игээд байцлаа. Тэгээ бид хоёр чинь бас ингээд хоёулаа TikTok-доор танилцлаа шүү дээ. Ингээд олон гоё юм ойдаг юм байна. Ойсон юмнуудаа ингээд TikTok-доор ингээд тавьсан байдаг. Тэгээ хоёулаа танилцаад ингээд их сайхан санагдлаа. Одоо энэ шин цагийн одоо мэдээж утлуурыг бас ашиглах талаар бас нутаг орондоо их одоо хөв дуурал болж байгаа мó гэж би чамайг бодож шүү дээ. Ингээд чи өнөө түрүү хэллээ. Хаа байсан ашаа шилийн голоор зарим хүн захиалдаг гэж хэлж байна. Энэ талаар бас ягаад ингэж анх өөрөө ингээд TikTok-доор хийсэн юм аа ингээд таваад ингээд хүнд үзүүлээд тэгэхээр хүн захиалдаг юм уу захиалдаг юм уу ямар шүү байдаг. Тий, анх би одоо өөрийн ингээд юмнуудаа явуулна одоо. Тэгэхээр улд одоо бүр үзээд л одоо намаа нөмж аваад л натыг харилцаад л одоо эн чинь гоё байна энэний тоож нь өнөө одоо миний найзын тайраг дээр одоо жилэнгол алсаа олон байна би одоо тэр олны бүр юм дэлэхгүй хаа нэрийн нэтэр сөдөл дийлэхгүй шүү дээ одоо ярбул игээд бүр нэг урт тох ярина одоо тэд нь ойдлын тухай надад хасуун би ван энэ ойдлынхаа тухай нарилаг ярьж өгнө ийгээ танилцсан олон байна. Тийм байна. Олон найз нөхөд олон байна. Ойдлоор дамжаад цаашаа бас ингээд орон нутгаан гадах шуу хаагуулчих нь тийм ба сайхан уламжил соёлоо бусад харуулчих нь бас олон сайхан найз нөхөдтэй болчих нь ингээд хамгийн түрүүн асуухад одоо хаан хийвэл гэж асуунаа найз хаан хийвэл гэн тэгвэл одоо хүлэн байрын шинэ арга зүүн гушууны тэгээд хөхөндөр гацааны нэг малчин бүсгүй байна л гэтэл хөөе малчин бүсгүй байгаад игээд юм уралж аяж нөө хөдөөнөө сахилгаан тийгүү гэдэл тэгнэ тийм ээ л гэдэл одоо тэгээд эхэлж гинэ. Тийм байна. Тэгээд их байдал юм аа хүрээд тийм байна. Тийм байна. За тэгээд ингээд ийм сайхан зөв санаанаас ингээд сайхан үйл ажиллагаа өөрийнхөө одоо нарийн нам бай тийм ба уруу ухаанаараа ингээд сайхан адил амьдралаа босгож яваа танд бас ингээд хойштын энэ ачаад үедээс аль бүхэн тань бас саруул дардан байх болтугай гэдэг зөвлөлийг хүргье. За баярлалаа. Уул нь бол би ийм юм бас өөрөө багсаа хийдэг гар урлын талаар бол их дуртай. Одоо юм их юм айкуд юм багсаа дэзэг сажиг юмд бол их дуртай. Тэгээ өөрийн дур сонирхлыгаа татгадаад одоо нэг хөдөлгөөнд бол оролцож ирдээ. Яаж үзье гэсэн зорилгоор ирдээ. Тэгэд ирээд бол энэ зазаны хийсэн юм үзээд их гоё байна. Боргожон амьдралтын хөдөөний бүсгүйцүүл юм хийхэд их сайн талтай гэж бодож байна. Тэгэхээр тэр чихэн одоо энэ шин би бол өөрөө цагаан балгасан баян гачааны шүү дээ. Тэгээд өөр гачааны улсуудаас ийгэж одоо юм өөрийн урам мөргөжлөө ийгэж уламжилж ирснээс их бишрүүлтэй гэж бодож байна. Дараа алхамдаас бид бас ийгэж гачааныг өмгтөцөдөө дагуулад бүгдээ олноороо чармаж ажил хийн гэж бодож байна. Одоо гачаандаа ийгээд одоо олондоо нэг ийм нэг ажиллаа нэг зааж өгье. Одоо бүгдүүлээ хэмжихийг гэсэн зорилгоор хийж их бидээс өнд нь ирэж их баяртай. Наад үл их сэтгэл өндөр байж лаа. За баярлалаа. За хэдийгээр цаг өрн хөгжиж амьдралын нөхцөл хуралцаатай болсон боловч өөрийн хүчээ гаргаж хийсэн юм бүхэн өмсөж эдлэхэд сайхан сэтгэлд таатай байдгаа гэж Эрдэнэ цэцэг ярина. Элбэг амьдрал чармайлгаас ирдэг, эйтэй явуулцаа сэтгэлээс ирдэг гэхчээр Эрдэнэ цэцэг олныг дайчлан өөрийн хөдөлмөрөөр нэн өндөр өн өртгий үүднэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэт үзэгчдээ цагийн хараагаас энэ ээлжийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахиж баяртай уулзъя. Баяртай.